Амар мэндүү. Мэлмээ тунгалаг үлмээ бат лагшин амгалан үйлс өндөрөө. Туулаа нэвртэй подкаст. Туулаа нэвртэй подкастын 2 дахь суваг газрын гаваас подкастыг сонирхоор. 1001 шөнийн үлгэрийг газрын гаваас подкастаар уншиж буй. Шин сувгийг маань дэмжээ subscribe тавьчаа дарахтал хангалттай. Газрын гаваас подкаст. Ноёнтой заргалдвал хоолгүй, нохоотой заргалдвал хонгохгүй. Монгол ардын зүрэг. Өвгөн жамблын яриа. 4-р хэсэг. Цэндийн дамдын сүрэн тэмдэглэв. Эрхэм их хүмүүн таны хойч үе бидэндээ зориулан зүрх сэтгэл оюун юугаа шингэн үлдээсэн бүтээл ном судар бичвэрүүд үе үлэрхийн хэрээр мартагдан байх боловч Туулаа нэвртэй подкаст мартахыг үлхүүлсэн өөрөөс хойш үедээ сэргэн дахин түгээхийг чин сэтгэлийн угаас хүсдэг билээ. Эрхэм хүмүүн таны үр сад хойч үе бүхэнд эрүүлийн аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн алс холоос бүхийн мэдчилж байна. Хушиг харвах. Өрд хүрээ ламнар жил бүрийн өвлийн сүү сарын 20-оос эхлэн хаврын тэргүүн сарыг дуустал хушиг харвах тоглоомоор наадаж байсан бөгөөд ялангуяа цогчин жасааны лам багчууд дацанд хурдаг насан идэр ламнар ихээр оролцож байсан. 8 дугаар богдоос тэрхүү хушиг харвахыг хориглон зогсоож хэрв хушиг харвахыг мэдвэл цогчин гисгүү нараас тэр мэд тоглогчдыг бэрээдэх тоглогдох уралд олон тоотой мөргүүлэх зэрэг хашрал залхамжийг үзүүлж байсан байна. Бас ч хойно лам нар хятадын зодолцсон их хэрэг гарахын үест хүрээний сайд сандоогоос танаа богдын хүрээний лам нар далдуур цэргийн сургуулалт хийж ганц хушхыг алдахгүй хүмүүсийн толгойг ч алдахгүй тийм хэцүү сургуультай юм гэж тэмцлийг эхэлж байсан билээ. Сур харвах. Урд жамбал намайг багд хуучин өвгөн лам нарын ярьж агсан зүүн хүрээний сойвон донор буюу лам зайсан бас ч дүйнхөр жүд эмч нар зэрэг дацангийн томхон лам нар сур харваж байсан юм гэдэг. Хойно миний бие 10 гаруй настай байх үест хавар цаг билээ. Бас л ордны зам гадаа дотоо цангийн албаны хүмүүс олноор дамбдарчаа хийтийн баруун зүүн амаар нууцхай сур харваж байсныг 8 дугаар богдоос мэдэж өөрийн биеэр яван тэдгээр сур харваж байсан лам нарын сурын зурхаа нэр болон онлын самбарыг хураан авчирч тус шанзви яамна тэдгээр лам нарыг баривчлан авчирч байлаа. 3 хоног шав шоронд хийлгэж байцаан асуугаад тэргүүн оролцогчдыг мөнгө торгох буюу тушаалаас байлгаж байсан. Эдний зарим нэгний нэрийг дурдвал байна. Даа лам ринчин, гочоо, цогчин умзад галсан, сойвон онондо, донор дамдин, даваа, бараа бологч лувсан цэрэн, дуугар жав, дүүнхэр турдаг мишиг, тамгын бичээж гомб цэрэн, лувсан чүлтэм, зайсан аюур, дэмбрэл, хя лам цэнд, нярав цэнд, сандуй, галж дуугар жав, лувсан цэрэм, сул лам гүр жав, бойдон, самдан, шэжжэр, мэжжэ, тамба, даяанч нар төрүүлэн 300-аад хүмүүс оролцсон байж билээ. Түүнээс хойш хүрээний лам нар сур харвахыг богдоос нарийн чанга хориглосон билээ. Эдний нумсум хэрэглийг цөмийг хурааж ном сум нь олон дацсан аймагуудын сахиусны жансагт байсныг би сайн мэдэх юм. Туулаа нэвртэй подкаст. Өвгөн жамблын яриа үргэлжилсэн. Аваа тахих. Урд бүр дээр цагт хүрээний аймагуд овоо тахдаг заншилтай байсан юм гинвэлээ. Гинвэлээ гэснээс гисэн юм гинвэлээ гэж уншигчдаас ирүүлсэн дугаар бас биш шүү дээ. Бичлэгийн баруун дээд бууланд холбоосыг нь оруулъя. Та нэг сонирхоод үзээрэй. Хойно жамбал намайг 20-од настай байхад анх Зоогоо аймгаас эхэлж
дугны дэргэд чулуу овоо босгож түүнийг аймгийн лам гисгүй умзад нар тайж хүүхэд байрлах явган уралдах зэргээр нэг өдөр үдээс хойно хийдэг болсноос хойш хүрээ 30 аймаг бүгдээр тэр мэт овоо босгож түүнийг тахих зэргээр нийтийн зан дэглэн болгож байсан юм. Үүнийг хүрээний хуучин өвгөн лам нар их л дургуйцах маягтай ярьж байлаа. Урд манай хүрээнд ёор ингэж байсан удаагүй. Харин хойно тэр аймгийн суур овоо энэ байна гэхийн ёр үзээ гэж шүүмжлэн ярилцаж байсныг олонтоо сонссон билээ би гэдэг хүн. YouTube дээр туулаа нэвэртэй. 7 хутагт. Нийслэл хүрээний Сүнгийн аймгийн хойд талд Бандтаагийн аймаг гэж байсан юм. Энэ бол Чулуун хурууд азрын байгуулсан аймаг юм. Чулуун хуруутын бурхан шүтэн гэж боодолтой бурхад байсан. Тэр жил нэг айлд байсан одоо ч би гэж сонссон. Хинтийн Барайван номон хааныг Чулуун хуруутын угсаа гэдэг. Чулуун хуруут бол энэтхэгээс Шамблыг ирж Монголд ирсэн хүн гэдэг юм. Чулуун хуруут гэдэг байна. Хүрээний 7 их хутагт нэг юм. 7 хутагт бол нэгт Манцшир дон Хорманцшир богд уулын өвөрт хэд байгуулав. Хоёрт Сарай дорж Номон хаан буюу Нинжи Долби Номон хаан Эрдэнэ вангийн хушуунд байсан юм. Гуравт Эрдэнэ хамб Авзгын хушууны орчин байсан. Шүтээний аймгийн хүн. Дөрөвт Мэргэн хамб нийслэл хүрээнд байранд суудаг Мэргэн хамбын аймаг гэж байлаа. Тавт Барайван Номон хаан Хинтид байлаа. Бас хүрээнд Номон хааны аймаг гэж байсан юм. 6-ад Ролой хутагт Хинтид байсан Дугрын аймаг юм. Сүүлд нь Бамб Эрдэнэ хувилгаан хүрээний хувилгаан аймаг гэж үүнээс гарсан юм. Богдын гэрэлсэн нь Ширнэн вангийн эцэг Цэрэндорж гүнгийн хатан норовтой богд залуудаа гайнолжээ. Тэр гүнгийн хашаа байшингийн ор гачууртай адагт одоо ч би. Олноос далд богд норовтой гайнолж байв. Нэг охин төрсөн. Сайхан хүүхэн байсан. Түүнийг Зүүн аймгийн нэг ноёнд хатан болгосон юм. Тэр хүүхнийг би үтсэн. Богдтай адилхан залуухан бор хатан байлаа. Гидсэн дүүрч байгаа залуудаа нас барсан. Энэ бол богдын хаан цуухын урд хэрэг билээ. Бадруул төрийн 25-аас 26 оны орчим өндөр гигэний хід амар баясгалантад богдыг залрахад Жонон Ван цог бадрахын өвөг хэцэг хатны хамт дагалдаж явв. Хатны аягчаар дондогт улам явжээ. Түүнтэй богд нийлжээ. Тэгээд богд норов хатныг хайж дондогт уламтай 5-аас 6 жил ханилсан юм. Бадруул төрийн 30-аад оны үед ил гарч цагаан дар цолтой болгож гэрлэв. Богд хаан суугаад цагаан дарыг төрийн хатан өргөмжлөвөө. Цагаан дарыг жирэмсэн болов гэж яриа гарч байлаа. Гэвч төрсөн хүүхэд байгаагүй. Сүүлд нь Ламья гэдэг хүүхдийг Эрхийн аймгийн Ерийн ард Үхэр нүдэн лувсан дондог гэдэг ламын дүү хүүхнээс үргэж авсан юм. Үүнийг хайстайн тэнд луун хээтэй хивсэн бүрээстэй гэрт хүмүүжүүлж өсгсөн. Содном жамц гүн өрлөг их болж сангай лам онон жамц тоогоог барьж өсгсөн. Өөр хүн огт оруулдаггүй байлаа. Хүнээс сонсоход гэр дотор нь шар торгон орд ивсгэр дээр байдаг гэдэг. Тэр хүүхэд богдыг онжоо их дайгныг алаа гэдэг байжээ. Богд өөрийн зоогийг Ламьяд хөргүүлж байхыг үтсэн. Тийм их ямтай сүрхий хүүхэд байсан байгаа юм а. Хавар дулаанд богд хайстад залардаг байлаа. Тэнд Ламьягийн хөлөлдөг 2 улаан ямаа байсансан. Түүний нэгийг Ламья Сэлмэн Эверт Сэндэн хаан, нөгөөхийг нь өндөр хүлэг гэдэг байлаа. Энэ 2 ямааг голын сүм буюу одоогийн Мүзэн сүмийн арын хашаанд дадуулж байсан. Тэр 2 ямаанд ижилхэн тохирсон хос тэрэхтэй. Ламья богдод очих болоход ямаагаа хөллөж
богдтой очиж уулздаг байсан. Тас хар нүдтэй, урт хар үстэй, хөөрхөн хүү байлаа. Ингэж байтал их дагн нас нөхчөв. Хүүхдийг 10 хэдэн нас хүрэхэд богд хөтлөөд явж байсан. Түүнээс гадна богдын дэргэд ялгуулсан лам, чим бишрэлт лам гэж 2 хүүхэд байсан юм. Энэ 2 бол богдын амны юмыг мэдж түлхүүрийг барьдаг. Богд шин цагаан дайрыг авав. Ширнэн жонон ван, дайчин жонон ван, дархан ван 3 явж өөрсдийн 3 хушуунаас хэдэн хүүхний нэрийг авчиж богдод үзүүлв. Мотрын тэмдгийг дайчин жонон вангийн хушууны харуулын цагаан адууд гэдэг баян айлын охины нэр дээр даржээ. Тэр нь нэг бүх хүний эхнэр байсан юм байна вүлээ. Богд маань хантай болох хэрэгтэй гэж ноёдоос сургахад тэгвэл та нар мэд гиснийг баримталж тэр хүүхнийг олж авчирсан юм гин. Тэр хүүхнийг зуны сүүл сарын 10-даар авчирсан юм. Тэр хүүхэн цэвэрхэн, навтгар шиг биетэй залуу хүүхэн байсан. Баахан завхаа шиг байсан гэдэг. Тэр хүүхэн чойжон болно гэж өөр хэрэг бариулж лам нар энэ тэртээ наригдаг байсан байж мэднэ. Богдтой жаахан муудалцахад даруй муурч ундаг. Тэгэхлээр нь чойжон урж сан солих тавиулдаг байсан юм. Анх хятад үсчин урж цагаан дарын ширхэг нийлүүлдэг байлаа. Ширхэг нийлүүлнэ гэдэг нь үсийг засуулахыг хэлж байгаа юм шүү дээ. Тэгээ сүүлдээ болж хайстаа дээр суудаг Батсайн гэдэг залуу тахилж үсийг нь засах далмаар ханилсан байв. Богд эхнэр аваад байхдаа намар нэгэн шүн 4 цогчин умзад 4 гисгүй 8 хүмүүсийг дуудаж туг дамдаа оруулав. Тэгээд богд эхнэртэйгээ орондоо хэвтэж байна гин. Тэдэнтэй арх хайрлаж гин. Би ханаасаа салаад одоо нэг залуу хөөхөн авчираад байна. Үүнийгээ та нарт үзүүлэх гэсэн юм гэжтэй. Галсан умзад гэдэг өвгөн богдын хүнжилт гараа хийж үзээд хүүхнийг биеийг илж. За сайхан л хүүхэн байна. Богдыг минь 3 жил олон шав нарт нь харуулж байж үз гэж олон дахин хэлж байсан юм гэдэг. Түүнээс хойш богд намар өвөл хаврыг өнгөрөөгөөд зуны тэргүүн сарын 17-нд нас барав. Галсан умзад богдыг таалал барсны дараа 2-3 сар болоод өгсөн юм. Богдын дараа шин цагаан дарь чим бишрэлт лам ялгуулсан лам 3 голын сүм дээр сууж наргиж байгаад бишрэлт лам нь цагаан дарьтай унтсан юм гэдэг. Үүнийг ялгуулсан лам мэдээд хам шанзавт хэлнэ чи бид 2 богдын хишгийг өчнөө жил хүртээд одоо өхөл зовлон болоод сандарч байхад богдын хатан гэж байсан хүнтэй унтав гэж зэмлсэнд чим бишрэлт лам айн сандарч хор идэж өгсөн. 100 цаг юмсан да. Бие нь хар болсон байсан гэдэг. Энэ лам Бизягийн аймгийн хүн байсан тул мөн аймгаас үхэр тэрэхтэй очиж хөөрийг авч хайсан юм. Цагаан дар эрэхтэй уйрэгдэх хүүхнээ авчирсан юм. Түүнийг ялгуулсан лам ихнэр болгосон юм. Богдоос хойш ловсон балдан шанзав дээд сүм дээр очиж цагаан дарыг харгацж байхаар болжээ. Чан хатуугаар чандалж байжээ. Ловсон балдан ханилж гэж бас улс хэлэлцэж байлаа. Богдод 20 гаруй настай хүүхэн ирсэн юм. Ардын засгийн газраас комисс гарч богдын юмыг хурааж үр хүүхдэд өмч өгч хуваарлах болов. Үүнд ловсон балдан шанзав шин цагаан дард ихэхэн юм өгөх гэж байснаас үзэхэд ханилсан нь үнэн болов уу гэж хэлэлцэж байсан. Тэр хүүхэн нутаг буцахдаа 18 үхэр тэрэг ачаатаа явсан да. Түүнд 5 хантай гэр алд мөнгө элдв юм ихээ байлаа. Тэгээд богдын үрчилсэн хүүхдийг тараах болов. 100 лам мөнгө нэг тугалтаа үнэгээр эцэг ихт нь буцааж өгөх болов. Ламья хүүг 100 лам мөнгө нэг тугалтаа үнэтэй лувсан дэндвэнд хөргөж өгөв. Сул гүн санжметвийн нэг хүү байсан. Түүнийг 100 лам мөнгө нэг тугалтаа үнэтэй эцэгт нь хөргөв. Эрен ням гэдэг нэг үнчин хүүхэд байлаа.
Түүнийг ялгуусан ламд 100 лам мөнгө тугалтай үнэтэй өгөв. Ялгуусан лам хашаа байшин хідэн гэртээ цагаан дарийн үерхдэг хүүхэнтэй үлдэв. Энэ лам сүүлд байрагдаж шоронд өгсөн бололтой. Богдын үлдсэн бүх юмыг засгийн газрын комисс авсан болно. Цагаан дар нутагтаа очоод олон хүүхэдтэй болсон доо. Юм нь 2-3 дахин хураагдсан гэдэг хөөрхий. Богд амьд байхдаа голын сүмийг барих үед Дархан вангийн хушууны нутгаас мод авах гэтэл гүн цэрэн дорж Норов хатнаас салаад гүн хайхарсангүйд өшөрхөж нутгаасаа мод өгөхгүй гэж баахан хил ам гаргасан учраас тэр гүн нэр хүндгүй болж манжин ампнаас цөлөг шахаж байлаа. Тэгж байгаа тэр гүн аяндаа өгсөн болно. Бямбын ринчний зохиосон өөрийн туяа романд Норов хатны богд булааж аваад гүнг шоронд хийж байсан гэдэг бол буруу юм. Жалханц хутагт лэгцэг сойвон 2 нэг үеийн хүн шиг болсон зэрэг тохиромжгүй юм тэр романд бий. 4-р хэсэг төгсөв. Үргэлжлэл бий. Та YouTube дээр Дулааны үрдэ подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк товчоо дараарай. Мөн description хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Шин сувгийг мань дэмжиж subscribe тавьчаа дарахтал хангалттай. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.